Буддист цагт цаг дөнгөж эхэлж байхад өвгтэй эцэс маань Монгол тооллыг 12 жилд англин адгуусан амтны нэршлэр нэрлэх болж гинэ. Тэгээд сүүлийн 11 амтны нэрийг оноод чадсан боловч 12 жилийн хамгийн эхний жилд ямар амтны нэр өгөх вэ гэтэл тийм ээ, хулган хоёр нэрээ оруулахаар Булаазартан тэмцэлдэж гинэ. Өвгтэй эцэс маань учрыг олсон тул тэдэнд өөртөө шийдэх боломжийг аргаж өгч гинэ. Тэр хоёр удаах өдрийн өглөөний мандах нарны улаан туяаг хэн төрүүлж үтсэн нь 12 жилийн эхэнд ногдохоор болж нэгзээ тогтоож гинэ. Химээ нар ургаах зүүн зүг харж нар мандахыг хүлээж зогсов. Хулган харин Тимээний бүхэн дээр гарахыг гуйхад толгой минь бүхөөсөө өндөр бихээ химээн бардамна нь бүхэн дээрээ гарахыг зөвшөөрөв. Тий хулган даруун зүг харан цаг ямагт уулийн оройг шүтэж байр. Цаг урсаж нар мандах мөч болоход ургах нарны анхны туяа баруун муулийн оройд тоссонд хулган нарны туяаг төрүүлж үзлээ химээн хашгирчээ. Тимээ мэгзээгээ арцсандаа өөрсөн хулганыг дэвсэж алах гэж оролдоно дөрөгтэй хөдөлтөл хулган аваасан үнсэн дагуур гүйн орж ам харгадаж гин. Тэр цагаас хойш Тимээ үнс асгасан газар харах бүрдээ өстөн дайсан басан хулганыг биц дарах санаатай үнсийг дэвсэлж хөргөөдөв басан юмсанжээ. Ийхүү хулган 12 жилийн эхэнд орж Тимээ хасагдсан учир ийм ажээ. Гэвч Тимээ 12 жилд багтаагүй боловч 12 жил багтсан бүх амтны шинжийг цүмийг биедээ агуулсан байдаг ажээ. Уг шинж нь хулган чихтэй, өхөр гидстэй, бар тавхтай, туулаа хамгатай, лөө биетэй, могоо нүдтэй, морин дихтэй, хонин ноостой, мэчин бүхтэй, дахиа өргөлөхтэй, нохоо гутай, ахаа сүртэй ажээ. Хүүхдүүдээ энэхүү үлгэрт агуулж буй санаа нь хүч биш ухаан ялдаг юм шүү гэж бас химээсэн аж.